Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд маш амархан, маш гоё амттай улаан хилэн бэлуу буюу Red Velvet cake хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Эхлээд кексийг хийх байгаа. Кексэнд маань 2 ширхэг өндөг, 100 г сахар, 150 г гурил, 2 уут ванилийн сахар, 50 г цэцгийн дос, цэцгийн досыг ингээд хайлуулад хөргсөн байх ёстой. 60 мл урамлын дос, 1 цайны халбаг нунтаг какао, 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу baking powder, 2 цайны халбаг салаатанд хийдэг алюминий цуу, 120 мл сүү, хүнсний улаан будаг, баг зэрэг орно. Эхлээд нэг савнд алюминий цуу, какао мөн хүнсний улаан будгаа холиод ингээд хутгаад өгнө. Ийм болсон байна. Одоо өндгөө хаглаад нэг савнд хийчин дээрээс нь сахараа, ванилийн сахараа хийгээд цагаан болтол нь миксердэнэ. Ийм болсон байна. Одоо дээрээс нь урамлын досоо хийгээд баг зэрэг хутгаж өгнө. Ингээд дээрээс нь хуурай орцуулах гурлаа нунтаг хөөлгөгчөө хийгээд шигшээд зөөлөн хутгаж өгнө. Дээрээс нь мөн улаан зурмгаа хийгээд мөн адил зөөлөн хутгана. Одоо сүүгээ таллаж хийгээд үргэлжлүүлэн холино. Сүү маань дасгалгааны температурт юм уу эсвэл баг зэрэг бүлээн байх ёстой. Ингээд хамгийн сүүлд цэцгийн досоо хийгээд зөөлөн хутгаж хольж өгнө. Ингэж хутгах явцдаа улаан будгаа нэмээд өнгөө тохируулаарай. Ийм болсон зурмгаа ингээд 3 тэнцүү хэсэгт хуваагаад өгнө. Одоо зурмгаа хайруулан тавганд болгох байгаа. 20 см-тай хайруулан тавганд хийж болно. Би 18 см-тай хайруулан тавганд хийсэн байгаа. Ингээд урьдчилж халаасан хайруулын тавгаа тослоод зурмгаа хийгээд плетийнхаа бага хэмдээр 8-аас 10 минут болгоно. Зурмгаа бэлдэх үедээ хайруулын тавгаа халаагаа тавьчвал зүгээр эдэг. Би 1-9 хүртэл халдаг плетигний 2 дахь хэмдээр нь болгосон байгаа. Ингээд 10 минутын дараа ийм болсон байна. Хуруугаараа дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон нь мэдэгдэнэ. Эргүүлээд харахаар ийм болсон байна. Энэ бор болсон нь шатсан биш, улаан зурм болохоор ингэж харагдаж байгаа. Нөгөө талаас нь болгох шаардлагагүй. Би зүгээр харуулах гээд эргүүлсэн байгаа. Одоо гаргаад хөргөө тавьчихна. Ингээд хайруулын тавгаа арчаад дахин тослоод зурмгаа хийгээд болгоно. Яг ийм дарааллаар дараагийн зурмгаа хийнэ. Ингээд 3 кекс маань бэлэн болсон байна. Одоо кремээ хийцгээе. Кремд маань 400 г чиз бяцлаг, биеийн бяцлаг хэрэглэсэн байгаа. 200 мл сүүн крем буюу whipping крем, 120 г нунтаг сахар буюу сахарын пудр орно. Ингээд бяцлагын дээрээ нунтаг сахарыг хийгээд шигшээд өгнө. Дараа нь миксернийхээ хамгийн бага хурд дээр нь баг зэрэг миксердэнэ. Удаан миксердэж болохгүй. Бяцлаг маань ийм болсон байна. Одоо сүүн кремээ өтгөртөл нь миксердэнэ. Ийм болсон байна. Ингээд бяцлагын дээрээ сүүн кремээ баг багаар хийгээд зөөлөн хутгаж холино. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо хөргөгчөнд хийгээд төр тавьчихна. Энэ хооронд кекснийхаа захыг дэгшлээ зүсээд өгье. Би ойролцоогоор 17 см-тэй бялууны хэв хэрэглэсэн байгаа. Дээр нь тавг тавиад зүсэж бас болно. Кекс маань ийм болсон байна. Яг ийм дарааллаар үлдэгдэл кексүүдээ зүсэж өгнө. Одоо кремээ кексэндээ хийгээд тортоо хийцгээе. Эхлээд тортныхаа суурин дээр баг зэрэг крем түрхээд кексээ тавина. Дээр нь ойролцоогоор кремнийхаа 3/1-ийг хийгээд жигэд тарааж өгнө. Яг ийм дарааллаар үлдэгдэл кексүүдээ өрнө. Ингээд үлдэгдэл кремээ гадуур нь нэмгэн түрхэж өгнө. Ингээд торт маань ийм болсон байна. Хажуу талаасаа ингэж харагдаж байна. Одоо савндаа үлдсэн баг зэргийн кремээ кремний утанд хийгээд ингээд дээрээс нь чимэглээд өгье. Өнгө оруулах үүднээс ийм чимэглэлээр бас чимээд өгье. Торт маань ийм болсон байна. Хажуу талаасаа ингэж харагдаж байна. Ингээд хайруулын тавганд хийсэн улаан хилэн бэлэн маань бэлэн боллоо. Асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.